Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ эхлэхэд бэлэн боллоо. Бичлэгээ эхлэхээс өмнө Солонгос улсад оршин суугаа монголчуудад зориулан нэгэн хэрэгтэй мэдээллийг хүргэе. Хэрэв та гэртээ болон ажлын байрандаа дэлхийн жишгт нийцэн ESG Magic брэндийн ус цэвэршүүлэгч, агаар цэвэршүүлэгч болон ухаалагч суултурыг хамгийн уяатан нөхцлөөр авахыг хүсэж байвал бидэнд хандаарай. Бид бүх бүтээгдэхүүнээ бэлэн болон лизингийн сонголтоогоор борлуулж байна. Дэлгэнгүй мэдээллийг манай Facebook пэйж хуудасаар авах эсвэл T10 8224 0716 дугаар залгаж зөвлөгөө аваарай. Чанартай техник, тухтай амьдрал. За ингээд өнөөдрийн эргээ сонсцгоё. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өглөөний 8:30 Их Британий хамгийн том хот болох Кардиффотын яаралтай тулхамжийн төвд нэгэн залуу залгасан байна. Тэр залуу уцаар ярихдаа өчтөр орой би найз бүсгүйгээ хэд удаа цогсон. Тэгээд тэр удалгүй унтсан. Харин өнөө өглөө сэрэхэд амьсгал нь богдоод байгаа юм шиг санагдсан тул туланд дуудсан гэж хэлжээ. Гэвч харамсалтай нь бүсгүй эмнэлэг түрэгдсэн дээр удаа нас барсан байна. Нас барсан залуу бүсгүй Биши гэдэг 24 настай байсан. Тэр 1992 онд Хятадын Жаншүү мужийн Нанжи хотод төрсөн. Маш чинээлэг айлд өссөн нэг дүүтэй байжээ. Түүний аав China Running Group компани захирал байсан бөгөөд 2016 онд Хятадын баячуудын жагсаалтад 548 дугаар байрт бичигдэж байв. 2007 онд дөнгөж 15 настай байхдаа Биши ахтайгаа хамт эцэг эхийн дэмжлэгээр Английн хувийн сургуульд сурахаар явсан. 2012 онд тэр Кардифф Метрополитен их сургууль бизнесийн удирдлагын чиглэлээр суралцж эхэлжээ. Тэр бас Испани хэл сурж Францад очиж Франц хэлний сургалтад хүртэл хамрагдсан байна. Биши бол маш ийдэг, хичээнгүй, үргэлж инээмсэглэж явдаг, өөртөө ихтэй охин байжээ. Даалгавраа цаг тухайд нүгдэг, багш нар нь түүнийг онд сайн сурагч гэж үнэлдэг байсан. Тэр найзуудтайгаа Европоор аялах дуртай байв. 2013 онд нэг удаа найзуудтайгаа явж байхдаа гудамжин жүжигчин Джеки Чаны хүү Джесси Шантэй санамсаргүй тааралдаж хамтдаа зураг даруулж хөгжилтэй цагийг өнгөрөөж байжээ. 2015 оны 6 дугаар сард 23 настайдаа олон улсын бизнесийн магистрийн хөтөлбөр тэнцсэн байна. Түүний гэр бүл сургуулаа төгсөөд Хятад руу ирж гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэхийг хүсэж байжээ. 2009 онд 17 настай байхдаа тэр Аргентин залуутай танилцсан. Гэвч 2011 онд тэдний харилцаа сэтгэл эмзэглэмээр гунигтай байдлаар төгссөн байна. Түүний дараа Биши сургууль дээрээ Джейкоб Харрис гэдэг англи залуутай танилцсан. Тэд 2014 оны 4-р сар хүртэл үерхсэн ч соёлын ялгаанаас болж эвтэйхэн салжээ. Салсны дараач найзууд хэвээр үлдсэн бөгөөд Харрис Бишигийн дулаан сэтгэл, үнэн занг нь магтаж ярьдаг байв. 2015 оны 4-р сард бакалавра төгсөхөөс 2 сарын өмнө Биши өөрөөсөө 1 наснаар дүү Жордан Мэтьюс гэдэг залуутай танилцжээ. Мэтьюс Кардиффотын жирийн айлд өссөн. Тэр 2 ах, 3 эгчтэй, эцэг эхэнд бага байхад нь салсан байна. Өсвөр наснда сургуулийн дээрлэхэлтэд өртдөг байсан. Тэр Ламантуйд мейжер болон Бари хотуудын сургуулиудад сурчээ. 16 наснадаа 2 хичээлээр шалгалт өгөөд сургуулаа орхисон. Сургуулаа орхисныхаа дараа аяг хуваагчаар ажиллаж, дараа нь хэд хэдэн бар, ресторанд ажилласан байна. Өмнө нь дээрлэхүүлж байсан туршлага нь түүнийг тулааны урлаг татагдахад нөлөөлжээ. Тэр Джеки Чаны бүх кунфу киног үзэж, кинон дээр гардаг могон урсгалыг хүртэл дуурайж сурсан гэдэг. Энэ сонирхол нь аажмаар Хятадын соёл татагдах, Хятад хүнтэй танилцах хүсэл болж хувирсан байна. Ингээд Биши Мэтьюс хоёр болзооны сайтаар танилцжээ. Мэтьюсийн зураг Бишигийн анхаарлыг татаж тэд хурдан татнасан. Удалгүй тэд уулзгаар тохирч анх уулзсан цагаасаа л бие биедээ хүчтэй татагдсан байна. Харилцаа нь маш хурдан татан болжээ. Мэтьюс Хятадын соёл дуртай байсан тул Бишиг өөрт нь төгс тохирох хүн гэж бодсон. Харин Биши Мэтьюсийн англи төрх, өндөр нуруу, булчинлаг бие, шаргал ус, цэнхэрнүүд дулаан зар чанарт нь татагдсан байна. Тэд ердөө 2-7 хоног үерхсийн дараа Мэтьюс ажлаасаа халагдаж Бишигийн байранд нүүж оржээ. Биши Мэтьюс хоёр бие биедээ гүн дурласан байсан ч Бишигийн хувьд мөнгөний талаар олон асуулт тавих нь эвгүй санагдаж байв. Тиймээс тэр чимээгүйхэн түрээс байрны төлбөр, ус, цахилгаан, амьдралын бүх зардлыг
өөрөө дааж байлаа. Тэр зөвхөн байрны төлбөрөөр зогсоогүй. Мэтьюст хувцас авч өгч, хоол авч өгч, өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг нь авч өгч, бэлэг өгч, аялал дагуулж явж, бүр машин хүртэл авч өгсөн. Гэвч Мэтьюс энэ бүхнийг энгийн зүйл мэд хүлээж авдаг байв. Мөнгө хэрэгтэй бол шууд бишигээс гуйдаг байсан. Харин биши үүнийг огт тоодгүй. Бид аз жаргалтай байвал боллоо гэж бодож байлаа. Тэр бүр Facebook дээрх профайл зургаа өртөл сайлсан. Биши Мэтьюс хоёр Instagram байн хамтаа зургаа оруулж, үдшилтэд явж, аялж, тэрвэрлэж, үнсэлцэн зураг нийтэлдэг байв. 2015 оны 100-д Францад 2 сар хамт амьдарч маш аз жаргалтай цагийг өнгөрүүлсэн. 2015 оны 9-р сард Биши Мэтьюсийг дүүдээ танилцуулжээ. Тэр Мэтьюсийг Кардифф их сургуульд сурдаг аав нь амжилттай өнгөж танилцуулсан байна. Энэ мэдээлэл үнэн байсан уу? Эсвэл Мэтьюс өөрийнхөө тухай худлаа ярьсан уу? Эсвэл Биши гэр бүлийнхний хандлагаас айж тэгж танилцуулсан уу? Энэ нь тодорхой биш. Тэд Кардиффт буцаж ирээд Илэйли Роуд дахь байранд амьдрахаар болсон. Мэтьюс ажилгүй байсан ч удалгүй сэтгэл хөдлөлийн асуудлууд гарч эхэлсэн байна. Тэр хаяа Бишид уурлаж хинтээ ярьж болох, хинтээ уулзахыг нь хүртэл хянахыг оролдог болжээ. Биши найздаа тэр амархан уралдаг. Бас намайг хянах гад байдаг юм гэж хэлсэн байна. Найз нь тэр ажилгүй чиний хийж өгч байгааг үнэлэхгүй байна. Бас чамтай хүүтэй харьцаж байна. Салах талаар бодоод үзтээ гэж зөвлөжээ. Гэтэл Мэтьюс найз нь сал гэж зөвлөснийг мэдээд найз нь намайг муулж байна. Бид хоёрыг салах гад байна гэж уурсан. Тэгээд Бишиг найзтайгаа холбоогоо таслахыг шаарджээ. Ингээд Биши найзтайгаа харилцаа багасгасан. Мөн өмнө нь байн холбоотой байдаг байсан хуучин найз залуу Харристайгаач холбоогоо таслсан байдаг. Биши эцэг эхтэйгээ уулзахаар хятад явхад Мэтьюс маш их төгшөж, байнга залхаж, хурдан буцаж эргэж хэлдэг байжээ. Нэг удаа Биши найз Чэнид байрлаж байхдаа унтаад сэрэхэд 30 дуудлага ирсэн байсан. Мэтьюс ууртаа олоогоор залхаж байв. Харин Биши төвчээртэй дуулууртай хандаж байсан ч Мэтьюсийн зан авир уламд ордож эхэлжээ. Тэр Бишиг маш ихээр хараалын үгээр харав. 2016 оны 5 дугаар сард Биши аавтайгаа уулзахаар Испани явсан. Тэнд Мэтьюс цочид буудал Бишигийн аавтай нь муудалцаж аав нь чи шууд яв гэж хэлжээ. Биши Мэтьюсийн Англи руу буцах онгоцны тасалбарыг захиалж мөнгийг нь төлсөн. 2016 он гэхэд Биши өмнөгшгөө гэгээлэг нийт жохин байхаа болсон байна. Тэр улам дотгошоо хүндий болсон. Дуртай байсан тансаг хувцаач сонирхоо болж, гадагшаа гарахтаач хувцаа гойж өмсгөө болжээ. Сургууль дээрээ хичээл таслаж даалгавраа хугацаанд нь өгөхгүй болсон. Эхний семестрийн төгсгөлд бүх хичээлдээ унаж дахин судлах шаардлагатай болов. Түүний удирдагч багш хүртэл өөрчлөгдсөнийг нь анзаарч тэр өмнөх Биши биш болсон гэж мэдэрчээ. Өмнө нь Харт аймаг хэрэгэлдэггүй байсан ч Мэтьюсийн нөлөөгөөр Харт аймаг татаж эхэлсэн. Найзууд нь ч Биши өөрчлөгдсөнийг анзаарсан байна. Тэр огцом жин хасаж байсан ч би их тасгал хийж байгаа. Хичээл их стресстэй байна гэж тайлбарлаж байв. Ноттингемийн их сургуульд хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байсан ах нь Бишитэй ойр ойрхон уулздаг байсан. Биши Мэтьюстэй эвэрхэж ихсэнс хойш хэдхэн сарын дараа ах нь түүний нүдний доорх хөхрөлтийг зузаан будгаар даллуулж байгааг анзааржээ. Биши өндөр өсгөтэй худалдаа явж байгаад унсан гэж хэлсэн. Мөн тэр найдвартай хүн биш. Би Мэтьюгээс салмаар байна гэж ахтаа 3 удаа хэлсэн байна. 2016 оны 7 дугаар сард Биши эрүүн хугарсан тул хагалгаанд орохоор эмнэлэгт очижээ. Эмчид шатнаас унсан гэж хэлсэн. Гэвч үнэндээ тэд нэг давхарт амьдардаг байсан. Биши Мэтьюгээс амсан хүчирхийллийн талаар хэнд ч юу ч хэлээгүй. Нүүрэн дээрх хөрсөн уул мөрийг будгаар далдалж найзууд нь асуувал соёлын ялгаанаас болж маргалдаг гэж тойруулж ярьдаг байв. 2016 оны 8 дугаар сарын 18-нд Биши Лондонд байдаг найзтайгаа уулзаад шөнөдөн шахам Кардифф руу буцаж иржээ. Мэтьюс түүнийг тосч авсан. Галтрагны буудлаас гэрлүүгөө явах замдаа тэд маргалцсан байна. Мэтьюс чи оройтож ирлээ, намайг хуурч байна гэж буруутхан түүнийг зодож эхэлжээ. Биши битгий тэгэж гэж гуйсан. 8 дугаар сарын 19-ний шөнийн 1 цагийн үед хөршин Мэтьюс Бишигийн өвтнөөс татаж машинаас чирч гаргаж байгааг харсан байна. Шүнжин хөршүүд Бишигийн байрнаас ойрлох уйлах чимээ сонссон. Ойр орчмын хүмүүс дуу чимээг сонссон ч тэр хоёр
байнга маргалтгийг мэддэг байсан тул цагдаа дуудаагүй байна. Өглөө Мэтьюс яаралтай тусламж руу залгаж өчигдөр орой маргалдахдаа би түүнийг зогсон. Өглөөс ирэхэд амьсгалахад хэцүү байсан гэж хэлсэн. Өөрөө зүрхний хэмэл амьсгал хийсэн бөгөөд бишийг баг зэрэг хөдөлж хариу өгсөн гэж мэдүүлжээ. Яаралтай тусламжийнхан Ландобын Леров дахь байранд ирэхэд биший унтлахын өрөөний шалан дээр унсан бүх бие нь аимшигтайгаар хөхөрсөн байв. Мэтью сандарсан ойлгоор би баг зэрэг зогсон гэхдээ хүчтэй зохиагүй гэж хэлсэн. Гэвч эмчнэр түүний бие дээрх хүнд гэмтлүүдийг хараад энэ нь нэг удаагийн биш олон удаа зодуулж байсныг ойлгосон. Иймээс бишийг яаралтай их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Харамсалтай нь биший өглөөний 9 цаг 30 минутад нас барсан. Нэг цагийн дараа цагдаа ирж Мэтьюсийг байцаажээ. Тэр найз бүсгүй маань намайг хурсан тул маргалцсан. Би түүнийг буудан руу түлхэж хавируулуун зогсон. Маргаан 10 орчим минут үргэлжилсэн гэж хэлжээ. Гэвч задлан шинжилгээгээр бишигийн биед 41 гэмтэл илэрсэн. Биеийнх нь 3-1-ээс илүү хэсэг хөрсөн байсан бөгөөд энэ нь олон удаа зодож байсныг харуулж байв. Тэр толгой болон биендээ маш их цохиулж хүнд гэмснээс болж нас барсан байна. Түүнийг гараараа зодсон хөлөөрөө өшгөлсөн. Бас хатуу зүйлээр зогсон байж магадгүй гэж тогтоожээ. Мэтьюс эхэндээ 16 сарын турш үерхэхдээ ердөө 4 удаа маргалцсан. Хизээч зодоогүй гэж хэлсэн. Дараа нь би нэлийн хүчтэй зогсон гэж хэрэгээ үлээсэн байна. Би хэрэг гарсан орой ууралсан байсан. Болзооны аппликейшн дээр Бен гэдэг залуутай чатлж байсныг хараад уур хүрсэн. Харт амхинд мансуурсан байсан учраас бие барьж чадаагүй гэж хэлжээ. Тэр би бишитэй гэрлэх гэж байсан. Түүнийг цохиж гэмтээсний дараа уушлахгүйж гар дээр нь унсан. Бид эвлэгч нэг цаг хамт байсан. Энэ бол бидний маргалцсны дараах ердийн эвлэх арга байсан гэж мэдүүлжээ. Гэвч цагдаагийн шалгалдаар бишигийн утсанд ямар ч болзооны аппликейшн Бен гэдэг хүн байгаагүй нь тогтоогджээ. Харин Мэтьюсийн илгээсэн мессежүүд олцсон. Тэр 2017 оны 1 сар хүртэл бишиг байнга доромжилж байсан нь ил болсон байна. 2017 оны 2 сард болсон шүүхтэр Мэтьюс хүний айманд хүрснээ хүлээсэн. Гэхдээ тэр үүнийг санаатаа аллах биш гэж мэдэгдсэн байна. Тэр өөрийгөө ADHD гэж мэдүүлсэн ч сэтгэл зүйн шинжилгээгээр тийм онш тогтоогдоогүй. Хөршүүд хэрэг гарсан орой шүнжин уйлах, орилох чимээ сонссон. Гэхдээ өмнө нь ч иймэрхүү дуу гардаг байсан тул энэ удаач ялгаагүй гэж бодсон гэж мэдүүлсэн байна. Нэг хөршин хэдэн 7 хоногийн өмнө Мэтьюс би чамааг нэг өдөр ална гэж хэлхийг сонссон гэж ярьжээ. Шүүхэд прокурор Мэтьюсийн илгээсэн мессежүүдийг нотлох баримтаар танилцуулсан. Түүнд чи ямар ч хэрэггүй амьтан битгий над руу мессеж бич чи юу ч зөв хийж чаддгүй гэх мэт үг байсан. Бишигийн ах найзууд хуучин найз залуу нь шүүхэд мэдүүлэг өгсөн. Прокурор Мэтьюсийг атаархуу залтай өмчлөх сэтгэлтэй хүн гэж тодорхойлсон байдаг. 2017 оны 20 дугаар сарын 17-нд шүүгчдийн баг Мэтьюсийг алгын гэмтэрэгт буруутай гэж санал нэгтэйгээр тогтоосон. Мэтьюс бүх насаараа хоригдох ял авсан бөгөөд 18 жилийн дараа тэнсэн цуглагдах боломжтой болжээ. Шүүгч энэ бол ганц удаагийн уур хилэн биш, харин олон сарын турш үргэлжилсэн хүчирхийллийн эмгэнэл төгсгөл гэж онцлсон. Бишигийн ах тэр гэр бүлийн бизнесийг өвлөж гэрэлд ирээдүй хүлээж байсан. Харин Мэтьюс харгас хувиа ачсан байлаараа түүний амийг авсан гэж хэлжээ. Бишигийн аав гүн сэтгэл готролд орж ээж нь байнгын уу гашууд автан гэр бүл нь сүрсэн байна. Олон хүн яагаад тэр ийм ажилгүй асуудалтай найз залуутай 6 сар гаруй хамт амьдарч хил амаар болон бие махбодын хүчирхийллийг твцсэн юм бол гэж гайхсан. Олон хүн яагаад тэр ийм ажилгүй асуудалтай найз залуутайгаа амьдарч хил амаар болон бие махбодын хүчирхийллийг твцсэн юм бол гэж гайхсан. Түүний фэйсбુક дээр намайг энэ ертөнцөөс аваач би бол жижиг эмгэнэл би яалагдагч гэх мэт бичвэрүүд байв. 15 настай ганцаараа Англид ирсэн тэр охин хайрыг халамжийг маш их хүсдэг байсан. Магадгүй тэр доромжлыг хүртэл хайр гэж эндүрсэн байж мэднэ. Тэр өөрийгөө буруутай гэж бодож бие л өөрчлөгдвөл тэр өөрчлөгдөн гэж найдсан байж магадгүй. Бишийн найзуудтай хүчирхийллийн талаар хизээж үннээ хэлээгүй. Ирүү хугарч хаалгаанд орсон ч цагдаад мэдэгдээгүй байна. Энэ нь Мэтьюсийг улам зоригжуулж хүчирхийлэл нь улам дамжирсан.
Эцэст нь тэр өөрийгөө аварч чадсангүй. Мэтьюс 18 жилийн дараа суллагдах хэрэгтэй болно. Харин бишигийн амьдрал аль хэдийн дууссан. Зарим хүмүүс бүр бишиг барууны соёлд хит автсан гэж буруутгасан. Зарим нийтлэл бүр тэр өөрөө буруутай гэж бичсэн олон мянган лайк авчээ. Энэ бол үнэхээр харамсалтай. Та энэ эргийн талаар юу гэж бодож байна вэ? За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк саба заавал дараад өгөөрэй.